Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сургуулийн математик физик технологийн багш нарын маань баг сонирхлын баг бүрдүүлж бид нар 9-р ангийн олон давхарцдаг дүрсийн хургалд, дурангийн өсгөлд маш став зэрэг сэдвүүдийг интеграц хичээл болгон геометрик бативны чанар хэрэглээ гэсэн сэдвийг сонгож бэлтгэлээ. За сэдвийг судлахдаа бид нар мэргэжлийн багш нараас судалгаа авч үзсэн. Судалгаа авч үзэхэд бол тэдний бол 50% нь энэ хичээлийг бол зааж судалгаад хичээлээр бэлтгэсэн байдаг юм байна. Бас хичээлийг бас бэлтгэх явцдаа бид нар эхний ээлжинд бол сургалт сурах хүчийг гарын авалгаас мэдээлэл цуглуулсан. Дараа нь хоёр дахь ээлжиндээ бол ном сурах хүчийг дээр байгаа онлайн хэсгүүдийг цуглуулсан. Мөн Ахмад багш нараас зөвлөгөө авсан, бас интернетээс мэдээллийг цуглуулсан, бас тухайн сэдвийг заасан багшийн хичээлд сууж бол судалгаагаа хийсэн. За арга зүйгээ бол энгийнээр бэлтгэж сурагчдын дадлага ажил хийлгэх, тэдний амьдрал ахуйд нь ойрхон байх жишээ сонгож бол бүтээж байхаар бол сонгосон байгаа. Харин сэдэлжүүлтийг болохоор видео бичлэгээр бол цасны манай нутгийн Ховд аймгийн онцлогийг харуулсан цасны эрсийн тухай мэдээллийг оруулж хүүхдүүдийн бол доктортой хөгжлийн боловсролын зорилтыг хангах, бидний бол экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор энэ сэдвийг сонгож авсан. За тэгээд агуулгыг бол бүр цаашдад багш нар бол мэргэжлийн багш нар өөрсдөө гүнзгийрүүлэн судлах бол боломжтой байгаа. За тэгээд дараа нь бол үнэлгээгээ үнэлтийг бол хүүхдүүдийн даалгаврын гүйцэтгэлээр дурангийн хичээлээр гэсэн нь бол хийгдэх юм аа. За бидний хичээлийг үзэж өөрсдийн сургам хүмүүжүүлэх ажилдаа санаа авч ашиглан бидэнд санал хүсэлтэд явуулна гэдэгт бид нар итгэж байна. Эцэст нь хэлэхэд бол хамтран ажилласан багш хий дэлгэр цэцэг математикийн багш, төмөн жаргал технологийн багш, цэн дайвш математик мэдээлэл зүйн багш, дэлгэр мат физикийн багш нартаа бас баярлалаа. Мөн сургалтыг зохион байгуулсан төслийн багийнхандаа бас баярлалаа гэж хэлье. Сайн бацхан уу хүмүүс? Сайн бацхан уу? Сайн байна уу? Гаас уцаж хүүхдүүд. За өнөөдрийн хичээлийг та бүхэнтэй явуулахад багш нь таатай байна. За багшны бичлэг тавина. Өвөл гоё. Одоо л нэмэр байхгүй. Өвөл бол нэм хариулах мал байхгүй чинь гарлаа дамж суухгүй мал. Өөрөөсөө байж. Амгааж юм. Арлуудын хооронд мал явахгүй. Өөрөөсөө гарлаа байж. Хариулах юм шаардлага байхгүй. Одоо нэг гэлачхаа муу малууд мөн ч хэвчээ юм байна. Наа. Тэгтээ манай энэ одын логон өгч байгаа. Аваа та сүүлийн үед ууланд гарч ийн үү? Ойрд нэг гараагүй. Баян уулгийн аймагт нэгэр хүнсийн бүр хоол гэж олно олтгой байгаад нэг айлын хашаа руу орсон гэдэг мэдээлэл байсан ш. Харин тийм гэж яригдсан. Мал ногоо цас судтаа идшүү шавардаад энэ л Аваа хоёулаа маргааш өглөө эрт босоод тэгээ хоёулаа бүртгэлтэй хэрвсүүдэд шалгах уу? өглөө эртхэн босоод ирээ.
Аава, таны дуран ямар сайн харагдаж байна? Та хуучин дурангаа солилцсон юм уу? Тийм ээ, би дурангаас сайжруулсан. Надад байгууллагаас өсөлт сайтай шин дуран өгсөн. Оо аава, дуран яаж энэ алсад байгаа жижигхэн дүрсийг бидэнд харуулж чадаж байна? За миний гоо сургуульд энэ тухай үздэг байхаа чи багш нараас асууж мэдэрээ. Хичээл эхлэнгүүт би олж мэднэ, аава. Сайн байцгаана уу? Би өнгөрсөн амралтаараа жаргалан тархан нутгалдаг Алтан цонхор ирсүүдээ бүртгэхээр явсан юм аа. Тэгээд аавын маань дуран их сайхан тод сайхан харагдчихсан. Тэгээд би тэр дуран яаж тэр хол байгаа зүйлсийг бидэнд ойртуулж харагдуулдгийг судлахыг та нартай уусч байна. За бүгдүүдээ бичлэгээ үзээд дуусгасан бол бүгдээрээ дэлгэрмээ агшигаа өрье. Тарааж хичээлийнхаа зааврыг сайн уншаа танилцаараа. Өнөөдөр хэдүүлээ энэ дурангийн өсгөлтийн ажлыг хийх ёстой хамтраад. За баг бүрээс 2 сурагч гарч ирэхээрээ. За тарааж өгсөн дадлага ажлынхаа цаасыг аваад ирээрээ авчираа зогсоороо. Хэдүүлээ хэмжилтийнхээ утгыг бичин дээр нь. За тэгэхээр зэрэг лабораторийн дурангаар зөв ажиллах ажиллагааны зааврын багш нь танилцуулъя, нааш анхаараарай. За эхлээд дуранд нүдээ дасгаад хараарай. За 2 улаан зороос харагдаж байна уу? За сурагчид бүгдээр анхаараарай. Жижиг энийхээ утган дээр саяхан 2 зороосныхаа орж иж байгаа юуных нь ялгар өчгөнө шүү дээ, тий? За хараарай. Шалзараа. Дээдсэн улаан зурааснаас хойш боослих хийж байгаа. За ялгаараа бичээрэй. За тэгээд зааврын дагуу бусад гүйцэтгэлийг хийгээрэй. За их малаас байгаа хараарай. Нүдэ ажим тасгаарай. За бичээрэй. Багтаа очиж болно. Тайлбараа бичээд авсан хэмжилттэй байсан хүүхдүүд нь баг дээр очиорой. За марлаас аваарай. Багтаа очиж суучаарай. Хоёр улаан зараас харагдаж байна уу? Жаахан хаалтаад хараарай.
За улаан зураас дагаад давхцуулаад харж чадж байна уу? Модон шоомныхоо хоёрыг. За. За өнөөдрийн хичээл дээр хэдүүлэн хамтраад лабораторийн дурангийн өсгөлтийг тодорхойлох ажил хийлээ. За тэгэхээр зэрэг одоо багууд маань хэмжилтийн утга тэмдэглэжсэн байж байгаа бодоод олсон баг. За ингээд утгуудтай танилцъя. За танай баг хэдэг гаргасан бэ? 30 гарсан. За 2 дугаар гарсан хэ? 27. За 3 дугаарагийн хэмжилтийн утга хэд гарсан бэ? За баярлалаа. Дурангийн бүтцийн талаар хамтдаа ярилццгаая. За самбарт байгаа зураг руу анхаараарай. За дуран маань объектив, окуляр гэсэн хоёр янзын цуглуулагч линзээс тогтдог. Өмнөх хичээлдэр бид нар цуглуулагч линзийн үүргийг бол ярилцсан байгаа мэдж байгаа тийм ээ. Линзийн системийг ашигласан багжээ нэгэн дуран юм. Дурангийн бүтэц микроскоптой төстэй хоёр цуглуулагч линзээс тогтдог. Дурангийн объектив нь фокусын зай ихтэй линз байдаг. Объективийн үүрэг нь хол байгаа биетийн бодит дүрсийг өөрийн фокус орчимд гажиггүй болгоход оршдог. Окуляр нь үүсэн дүрсийг томруулдаг. Ингэснээр холын бие ойртож харагддаг. Дурангийн гол үзүүлэлт нь холыг хэр зэрэг ойртуулах чадвар буюу өсгөлт юм а. Хамгийн их өсгөлттэй дуран нь одон орны дуран буюу телескоп байдаг. Телескопын өсгөлт нь 5,000-аас 6,000 байдаг. Өнөөдрийн бидний хэмжилт хийсэн лабораторийн дурангийн өсгөлт маань хэд гэж гарсан бэлээ? 30 гэж гарсан тийм ээ. Математикийн хичээлдээ дурангийн өсгөлт маань хэрхэн тайлбарлагддаг тухай Цэнд авиш багштайгаа хамтран хичээлээ үргэлжлүүлнэ. За хүүхдүүдээ дурангийн өсгөлтийн хэмжээ хэд гаргасан бэ та хэд? За презентацийн руу анхаарлаа хандуулаад хүүхдүүдээ. За энэ хоёр зургийн ялгаа байна уу хүүхдүүдээ? За ямар ялгаа юм? Зүйтэй. Хэд их томруулсан байна тийм ээ? За өсгөлтийн коэффициент нь хэд вэ? Томруулалтын коэффициент нь 3 байна түүтэй. За x-ийг олоорой гэж та. За x нь 5. За жиг томсголтын коэффициент нь хэд вэ? 2 тийм ээ? За жиг томсголтын коэффициент нь 2 гэж гарч байна. За маш сайн байна. За одоо энэ бодлогыг бүгдээрээ ажлын хуудсан дээр чинь байж байгаа багш та. Дэлхийн бөмбөрцгийн харьяа тусан 6400 км. За энэ дадлага ажлыг үүсгэн нэгдүгээрт нь утасны тусламжтайгаар глобусын дунд голдчин уртыг хэмжээрээ. За ширээ болгон дээр чинь утас глобус маань байж байгаа. За бүгдээрээ дэлхийн глобусныхаа голдчийг хэмжээг олно. За баг болгоно. Ажлын хуудас дээр тэмдэглээрэй. За хүүхдүүдээ сая глобусын голдчин уртыг хэмжээд хэд гарснаа бүгдээрээ тайлбарлая. За нэгдүгээр багс бодрол цэцэг багштай хариугаа хэлнэ үү? 45. За 45 см. Хоёрдугаар багаас инх малгай. За 46. Гуравдугаар багаас марлууд 45 см гаргасан гэж байна. За одоо бүгдээрээ хоёрдугаар даалгаварлага тойргийн уртыг томьёо ашиглан тойргийн харьяа тусыг олоо. Олоорой хүүхдүүдээ. За одоо арай тусаа яаж болох вэ? Арай тусаа наа таны нас чинь. За бид нар С гэдэг маань глобусын урт тийм ээ олцсон байгаа тийм үү? За тэгвэл эндээс арай тусаа олохын тулд бид нар яах ёстой вэ? Тэнцүү 45 юу вэ хүүхдүүд ээ? Урт нь тийм ээ? Глобусын чинь голдож буй урт нь тийм үү? Тойргийн ч урт. Хуваах нь 2 π. За ингээд хариугаа гаргаад авах гэж та. За одоо бодрол цэцэг багштай самбарт гараад бодлолтой хийнэ үү? За бид нар сая ингээд уртын
4-аар 45 гэж гаргасан шүү дээ. Тэгээд 45-ыг олцсон. 45-ыг олох томьёо нь болохоор пик хуваа 2 пик хуваах нь R ингээд томьёогоо олцсон шүү дээ. Одоо томьёоноос гаргаад R-ийг олохын тулд 45-ыг 2 пик хувааж байгаа. Ингээд 2 пик хуваахад 45-ыг хуваах нь 2-ыг үржих нь 314 тэнцүү 7.2 гарч байгаа. Тэгээд R тэнцүү 7.2 гэж алсан. За 1-р багийн гишүүн Бодар цэцэг маань зүйтэй. За Бодар цэцгийн бодолцоо байна. За багштаа сууж байна. За дараагийн дугаарт 3-р дасгал алхам руу орцгоё бүгдээрээ. За олсон яриад үсэн ашиглаад дэлхийн бөмбөрцгөөс глобус маань хэд дахин бага болохыг нь тооцоолно хүүхдүүдээ одоо 3-р алхам дээр ажиллая. За 2-р багаас инх маалаа самбарт багштаа гарч ирж тэр алхмыг хийнэ. Таанашаад. За бид нар дэлхийн бөмбөрцгийн ариад ус маа 6400 км гээд өгөгдсөн байгаа. Сая олсон глобусын ариад ус нь 7 см-аар өгөгдсөн байгаа. Тэгэхээр бид нар яах нь вэ? Яг л өгдүүдээ энэ километрээр өгөгдсөн сантиметр. Тэгэхээр нэгжийн ижил систем шилжүүлэх ёстой тийм ээ. За шилжүүлж байгаа одоо гаргаараа багш та. Дахиад нэг тийм явах шүү. Зөв за сантиметр. Зүйтэй заавал зүг байна. За өштэй сууж. За хүүхдүүдээ одоо бүгдээрээ ширээн дээр байгаа глобусныхаа доотлолт байгаа масштабыг хардаа хүүхдүүдээ 90 сая гэж юм тийм ээ. За хэдэн 90 сая. За зүйтэй. За тэгэхээр дэлхийн бөмбөрцгөөс та нарын ширээн дээр глобус маань хэд дахин бага байх нь вэ? 90 сая. Зүйтэй 90 сая дахин багасгсан хувилбар байх нь шүү дээ. Тийм ээ? Гоматит байна гэсэн үг болж байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлийн маань яг гэхээр бид нар гоматитийн дүрсийг багасгсан хувилбар гэсэн. Мөн бидний түрүүчийн дуран дээр болохоор яасан мөлий хүүхдүүд ээ? Томруулсан буюу жив томсгсон. Тийм үү? За үүнийг л бид нар яах вэ гэхээр гоматит гэж нэрлэдэг байх нь. Бидний ширээн дээр глобусны хэмжээ маань дэлхийн бөмбөрцгөөс 90 сая дахин багасгсан гоматит байх нь тийм ээ. За тэгвэл эднийг багш цаашаа бичих. Тэгвэл нэгийг хуваах нь 9-ийг үржих нь 10-ийг хэдэн зэрэгт вэ? 7 зэрэгт тийм ээ. За зүйтэй. За ийм байх нь. За тэгэхээр бидний өмнөх хавсан жишээнүүд дээр ажиглаад үзэхээр тийм ээ. Нэг бичлэг байна. Бичлэг маань яасан хэд дахин ихсгсэн байсан бэлээ? Бид нар гоматитийг жив томсгсон тийм үү? За зүтээ нөгөө эргэс аав хүү аавтайгаа тийм ээ явж ирсэн ихсгсэн байсан. За тэгэхээр энэ жишээн дээр болохоор яаж юм уу? Багасгсан жишээ байна. Тэгэхээр гоматитийг жигд багасгаж болдог байх нь бас яг уу? Жигд зүйтэй томруулж болдог байх нь тийм ээ? За одоо дараагийн бодлогоодыг Кангийн утгаас хамааруулан жигд багасгах, жигд томсгох хувирлтуудыг тодорхойл гэж байна. За тэгвэл Кан 2-1 байх үед гоматит маань багасах уу? Ихсэх үү хүүхдүүдээ? 2-1. Зүйтэй багасна тийм ээ, жигд багасна. За 0-оос 2-1-ийн хооронд байх юм бол багасна. Кан 3 байх юм бол ихсэн тийм үү? За зүйтэй 0.25 байвал гоматитийн коэффициент нь тийм ээ.
За К тэнцүү 4 буюу гоматитийн коэффициент 4 байх тохиолдолд X нь. За К тэнцүү 1 байх үед яах вэ? Өөцөтэй хэвэндээ. Тийм ээ? Хэвэндээ гэдэг маань адилтгал хуургалт гэсэн үг. Адилхан хуургалт явагдмаа хэвээрээ байна гэсэн үг юм. Зүйтэй ялгаа авахгүй тийм ээ? За зүйтэй. За тэгэхээр өнөөдөр бид нар гоматитийн жигд томсгох хуургалт болон жигд багасгах хуургалтуудын талаар үзлээ. За бүгдээрээ нэг. За нэгээс их үед яана гэсэн сая тэгээд дэвтэр дээрээ тэмдэглээд аваад тах шүү дээ. За бүгдээрээ тэмдэглэсэн үү хүмүүдээ? За сайн байна. За хатан сайхан багштай гарч ирээд багуудад тарах материал тараагаад тах нь. За ажлын үндэс тараагаад бүгднийг. За багш надад ажлын үндэсэн дээр чи яаж ажиллах вэ? Тайлбарлаж өгье. За бүгдээрээ янз бүрийн дүрстэй ажлын үндэс тарагдсан байгаа тийм ээ. За саяны энд ажлын үндэс дээр өгөгдсөн дүрсийг 2 дахин ихсэх нь багш та. Ихсгээ зураараа. За зурсан уу хүүхдүүдээ? За маш сайн байна. За одоо тэгвэл хүүхдүүдээ сая 2 дахин ихсгээд гарсан зургаа дахиад 3 дахин ихсгээд зураараа хүүхдүүд ажлын утас дээр. За бүгдээрээ зураг зурцсан уу хүүхдүүдээ? За зүйтэй. За тэгэхээр эхлээд бид нар авсан бүх дүрснүүдээ 2 дахин ихсгэсэн тийм ээ хүүхдүүдээ. За дараа нь яасан? 2 дахин ихсгээд гарсан дүрсийг 3 дахин ихсгэсэн. За тэгээд тэр гарсан дүрс маань эхний дүрсний яг уу гоматитийн үржүр гэж нэрлэдэг байхын тэрийг. Тийм ээ хүүхдүүдээ. За бүгдээрээ бичээд тэмдэглээд авчих ба шүү дээ. Дүрсийг дараалуулан хуургах хуургалтыг гоматитийн үржүр гэж нэрлэх нэ. За өнөөдрийн хичээлээр юу сурснаа хэн дүгнэж хэлэх вэ багш та? Би. За сурагч Ани Эрдэнэ багш та. Өнөөдөр юу сурснаа шаарах юм. За өнөөдрийн хичээлээр би дүрсийг жигд өгсгөх, дүрсийг жигд багасгах, дараалал ургах тухай ойлгосон. Тэгээд ирвэстээр болохоор жигд ирвэстээр болохоор нөгөө энгийн зүйлийг илүү их ойртуулж харсан. Тэгээд өнөөдрийн хичээл маш их сонирхолтой байлаа. Жами Эрдэнэд баярлалаа. За өнөөдрийн хичээлээр идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.